Хүүхдийн төлөө заа гэж хэлэх оронд зайл гэж байна. Өнөөдөр оноод хэлсэн байлээ өглөө минийхэн. Монголын төр хот дүүргийн удирдлагууд хүүхдийн төлөө заа биш зайл гэж хэлж байна. Зайл гэж хэлж байна. Энэ үйлдэл хүүхдийн урлан бүтээгдэхүүнээс харагдчих. Ийм зүйл үүд юм чи яг дотор нь ороод ирсэн тийм үз. Коридор мордор ийм байд юм штэ. Би бас сайн мэддэггүй юм баггүй. Бүх одоо хийгдэж байгаа сургалт дамжаа ийм гоё бүтээн байгуул энэ бол оюуны хөрөнгө оруулалт байхгүй юу? Та бүгдийн хилтэй хамтаа хэрүүлтэй уралдаа оюутлахын хөрөнгө оруулалт биш. Оюуны хөрөнгө оруулалт. Бодит гэж хэлэх гэж байгаа юм би нэг. Хамгийн гол нь эдгээр чи хүүхдүүд хийж байгаа. Хүүхдүүд хийдэг. Тэгээ энэ дэр чардаг. За би энэ зөндөө юм уу? За одоо яг эдний анги ирүүлсэн. Энэ хүүхдийн тоглоом хийдэг анги. Энэ ангиас ийм захиарж байгаа. Сайн байцгаана уу хоёр дахь энэ өчүүхэн захидлыг заавал дуустал нь уншиж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Намайг номын эрдэн гэдгээ. Би хүүхдийн урлан бүтээгдэхүүний Үржин ханд багштай хүүхэлдэйн бэлэг дурсгалын ангид суралцдаг юм аа. Бид хүүхдийн урлан бүтээгдэхүүн хувьчлагдана гэдгийг эсэргүүцэж байгаа маа. Хүүхд биднийг хөгжүүлэх цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм аа. Үүнийг хувьчлал бид хаан чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх юм. Бидэнд багш нар маань их зүйлийг зааж өгдөг. Жишээлбэл бид энэ газраас гарахдаа хүмүүжлэлтэй хүүхдүүд болж гардаг. Дэг журам гэж чухам юу байдгийг мэдээд гардаг. Бидэнд өглөө өдөр 2 ээлжээр хичээлэлж бидний очиход халуун дулаан сайхан уур амьсгалаар угтаж үддэг. Бас бидэнд өдөр бүр халуун аарц өгж анхаарал тавьдаг. Иннээс өөр чухам ийм хүүхэд биднийг хөгжүүлдэг газар хаана байдг юм бэ? Монголд ганцхан байдаг энэ хүүхдийн бүтээл сайхан сэтгэл итгэлээр дүүрэн ариун ордонг яагаад хувьчлах гээд байгаа юм бэ? Бид энийг асуумаар байна. За энийг хувьчлалаа гэхэд өөр улс оронд хэрэгтэй яг юу хийх гэж байгаа юм? Бас энийг хувьчлалаа гэхэд ресторан эсвэл баар цэнгэний газар эсвэл байр офис болгоно үстэй. Яагаад биднийг сурж боловсрох газрыг хувьчлах гээд байгаа юм бэ? Яагаад гэсэн ийм хүүхэд номын эрдэнэ гэдэг хүүхэд төлөөлөөд зөвхөн ингэж байгаа шүү. Эсэргүүцэж байгаа зөвхөн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өглөө тэр сургалтандаа ирсэн хүүхдүүд. Ануунчин анх чимэг азчаа хоёрдын хонгор зул дамина гэд ингээд юм хідэн хүүхд байгаа мэдхгүй. Зөвхөн өнөө өглөөний сургалтанд ирсэн энэ асуудлыг энэ хувьчлалыг эсэргүүцэж байгаа хүүхдүүдийн гар үсэг. Одоо би юу гэж хэлэх гэж ирэхээр энэ асуудал дээр хүүхдээ сурж боловсрох бас мэдлэг чадварыг нь тэлэх тийм үү? Оюунд нь хөрөнгө оруулах тэр сэтгэлээр хүүхдийн урлан бүтээгдэхүүнт хүүхдээ явуулдаг эцэг эхчүүдийг би бас нэгдэж хэлэх гэж. Би нийгмийг буруу зүйлд ураад нь дуудаагүй. Янз янзын жигсаал тэмцэл төрийн эсрэг юм хэрэгт ураад нь дуудаагүй. Энэ өнөөдөр таны хүүхд сурж байгаа боловсрож байгаа энэ орчин ирээдүйд таны хүүхдийн хүүхд сурах магадгүй одоо энэ хідэн үеэрээ өвлөгдөд явах Монголын одоо сор болсон ийм одоо улсууд энэ урлан бүтээгдэхүүнээс гарах тэр боломжгүй таалгыг хаах гэж байгаа учраас би энэ дээр одоо хүүхдүүд чинь бол маш зөв зүйтэй зүйл дээр дуугараад хүчээ нэгтгэхэд ингэж хэлсэн байна. Хүүхдийн үг өнөөдөр Монголын төрд үг биш болсон. Эцэг эхчүүд нь бас хуулийн хүрээнд асуудлыг тавиач гэдэг үднээс нь би эцэг эхчүүд рүү өнөөдөр профессор хандуулаад байгаа. Би бүжээ тэгээд хаашаа чи энэ урлан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар комментийн мөрөөр нэвтрүүлэгт орж байгаа учраас захидлыг нь бас чамд гардуулаад өгч. Урлан бүтээгдэхүүнт суралцж байгаа хүүхдүүд за хамгийн наазах нь гэхэд юм гарын урд үтэй болоод өөрснөө янз бүрийн бүтээл төөрөх юм чадвар чансааг олж авч байгаа. За яг хуу авиас нь жоохон сул хөгждөг ч юм уу урлан бүтээх тэр авиас чадваргүй хүүхдүүд бас байж болно олон хүүхдийн дунд. Тэр хүүхдүүд юу сурж ирэх гэхээр зэрэг тэр дундаас гоо зүүн мэдрэмжтэй болж байгаа байхгүй. Хүмүүжлэлтэй болж байгаа. Анхаарлаа төвлөрүүл сурж байгаа. Хамгийн гол нь энэ бүхэн чинь үн төлбөргүй байхгүй. Ганцхан юм байна. Хүүхдийн урлан бүтээх төвдөр хүүхэд тэгшэрхтэйгээр хүмүүжиж байгаа байхгүй. Тэгшэрхтэйгээр. Өнгө мөнгөний ялгаа байхгүй. Одоо Америкийн аншгүй ч юм уу Бритиш шкул нөгөө хэдэн мянган долларын үнэтэй сургуулиуд, үнэтэй сургалт өгдөг тэр газрууд биш. Энд хэний ч хүүхэд байсан ирэхэд карманда хэдэн төгрөгтөөс үл шалтгаалаад мэдлэг боловсролыг олж авч байгаа. Ганцхан ач холбогдол энэ шүү. Гол нь. Өнөөдөр та нар яваад үзээрэй. Монголын нэг ядарсан ард иргэдийн хүүхдийг үн төлбөргүй наашир гэж аваад өдөрт халуун арц өгөөд ингээд юм зааж өгдөг өөр хаана ямар газар байдгийг хилээд өгөрөө. Ийм газар байгаа гэх юм бол зараа энийгээ. Тийм л зүйл хэлэх гээд. За сайн